Хай манайхан хэдүүлээ өнөөдөр сак видеогоос Японуудын итгэдэг аимшигын видеог үзэх болно. Тэгээд тоглож суугаад лайк саба дараад өгөөрэй за. За. Сак видео үзүүлж байна. Япончуудын итгэдэг чихүүц сүргэн эртний домгот. Япончууд эртнээс сонин содон зан заншил үйлдэлээрээ дэлхийн нийтэд гайхалцаар ирсэн билээ. Өнөөдөр та бүхэндээ этгээд хэм маягт Япончуудын итгэсээр ирсэн чихүүц сүргэн эртний домгуудыг танилцуулж түүхийн өгүүлгээр бэлтгэлээ. Эдгээр домгуудаас сэтгэлэн олон аимшиг кино уран бүтээл хөрөн гарсан байна. Нэг улаан энэхүү аимшиг домгон нэг хүү тохиолдсон явдлаас болж өрөө хэм чихүүц төрүүлсээр байна. Тийм. Тэгээд бас дээрээс нь байгаа штэ. Ингээд энэ бичлэг гэж яах жоох хөдлөөдөж магадгүй шүү. Би уцаар бичлэг авдаг шүү. Ойлгоорой та нар. Миний ясах дээр би бас гараах угалцсан учраас юу жоох хөдлөж магадгүй шүү. Ойлгоорой. Харин маргааш нь дахин чи улаан өрөөнд дуртай юу гэх бичиг дэлгэц дүүрэн гарч ирэхэд улаан улам тодорсоор байж. Хөө айж цочирцноос болж тэр дороо амиа хорлсон бөгөөд түүний өрөө цуснд будагдан үлдсэн байсан гэдэг. Мөн тус домгийг сонссон хүний дэлгэцэн дээр бичиг гарч ирэх бөгөөд энийг арилгах эсвэл компьютер унтраавал тухайн хүний амийг хорлуулдаг. 2. Хүн баг гэдэг нь эртний Японд хийгддэг байсан хүн тахлын нэг хэлбэр юм. Энэ ёслолоор хүнийг амьдаар нь далан, бүр, орд хальс зэрэг барилга байгууламжийн суурийн доор эсвэл дотор нь хийж дахил үлддэг байжээ. Ингэснээр тус барилга нь он удаан жил оршин тогтнож, элдэг осол гэмтлээс хол байхыг бэлэгдэхтэй холбоотой юм. Мөн тахигдсан хүмүүсийн сүнс байгууламжийн хамгаалагч болж үлддэг юм. Энэхүү тахилга нь 18 дугаар зуунд хийгддэг байсан бөгөөд өдгөөж хүнээр хийсэн багантай барилгууд хаасайгүй бие хэмээн итгэх хүмүүс байсаар байгаа юм. 3. Онрио. Ус онцон өвдөлж. Энэ нь хүний амьд хүрэх чадaltaй аимшиг сүнс юм. 8 дугаар зууны үед анх онриогийн түүх эхэлсэн байдаг. Тэрээр сүнснүүдийг цуглуулж хүчийн сордог байсан бөгөөд аимшигт хүчээрээ хүн амьтныг хөнөөхөөс гадна байгалийн гамшиг учруулсаар иржээ. Тус сүнс нь өөрийн өшөөг авахаар олон зуун жилийн турш дэлхийн ертөнцөөр хэрэн хисч яваач. Дөнгөжлөн дургууган хүргэж, муу зүйл хийсэн хэнийгч өчиг өршөөлгүй шуудал хамгийн хэрцгий аимшигтайгаар хөнөөж орхидог байна. Тус домгоо сэтвлэн бүтээсэн кино болон ном зохиолууд олон байдаг билээ. 4. Окипуку. 1938 оноос хойш эргэцээр ирсэн энэхүү домогт хүүхэлдээ хар нүдтэй, зогсолтгүй ургадаг үстэй бөгөөд